beyond the degree. За сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар эхэлж байна. Тэгээ энэ дугаараараа бид нэр ер нь хүүхдүүдийнхаа шийдвэрт мэрэгжил болон цаашдаа ирээдүйн шийдвэрт эцэг эхүүд оролцох ёстой мó оролцох ёсгүй мó гэдэг талаар ярилцахаар ирлээ. Тэгээ манай энэ дугаар онцлогтой манай special guestтэй байна. Special guestтэй. Тэгээ манай багш жаргалгаа багш маань ирсэн байна. Тийм үү те. Ингэж хэлээж байгаа юм тий. За баярлалаа. За Ажил орцгоё. тэгтээ. Таны хувьд тий. Миний хувьд эцэг эхийг яах ёстой гэж бодож байна. Хэр хэмжээгээр хүүхдүүд та шийдвэрт оролцох ёстой вэ? миний хувьд шууд уу. За миний хувьд болохоор яг өөрийнхөө experience дээр хэлэх юм бол би угаасаа нэг 10 жилийн төгсөөд ийм тийм болъё гэсэн яг шийдвэрч байгаагүй сонирхлооч сайн мэдээгүйс болохоор тэгээ ээж аавч гэсэн ер нь бол чи угаасаа ойлгомжтой нэгтлэн болно гэж тэгдэгсэн. Тэгэл за ойлгомжтой нэгтлэн болно доо гэл тэгэл хичээлээ хийж байгаа л дуусгаал ийшээ өгвөл тэгээд нэгтлэнгаар сурсан. Тэгээ ер нь бол одоо харахад бол ер нь нэлийн манай ээж аавын контрол бол айгүй их байсан юм шиг санагддаг. Гэхдээ яг тэрэндээ нэг буруудаад байгаа юм байхгүй ч гэсэндээ бас миний сонирхол арай өөр байсан юм шиг. Яг тэгээд нэг буруудаад байсан ч юм байхгүй л юм л та. Гэхдээ яг контрол бол айгүй өндөр байсан. Тэр таны шийдвэрт нөлөөлсөн байх нь шүү дээ. 100% нөлөөлсөн үү? За 100% жашин. Гэхдээ ер нь бол 50-аас илүү бол нөлөөлсөн. Өөрөө яг юугаар сурахаа шийдэг байсан юм биш үү? Шийдэг байсан ээж хоёр нь нэгтлэн болоо гэсэн чинь за тэгчт юм уу гэсэн юм байна. Тийм за тэгээд тэгсэн ер нь бол сонголт байгааг болохоор яг өмнө нь надаас нэг юу болмаар ямар юм бэ гэж асууж байгаагүй. Тэгэл үс чи ойлгомжтой гэл зам зураглал тавьчихсан болохоор тэгэл. Гэтэ яг 18 наснд бас яг юу болмоор байгаагаа шийдсэн байдаг ч юм уу. Тэр бас жоо хэцүү тий. Надад бол бас тийг санагдаад байдаг шүү дээ. Бүх юм л ийм тодорхойгүй саарл тэгээд тэгтэл ингээд хүмүүс айгүй том юмны ард гарчаад байна. Ингээд том хүн болчлоо, сургуулаа төгсчлөө гэдэг тэр нэг ийм хүлээлт нь ингээд айгүй хэцүү байдал болоо. Тэгээд тэр нь ингээд за одоо би чи ингээд бараг өөрийнхөө юмыг ингээд 100% шийдэл амар лаг байх хэрэгтэй байна гэдэг ийм хүлээлт үүсгээд те. Гэтэл тэр бол бас хэцүү шүү дээ. Одоо би л яг өөрийнхөө тэр үеийг бодоход мэдхгүй л байсан багтахгүй. Яг зүгээр ингээд нэг ботцсон сонгоцсон юм байсан л та. Тэгтээ тэгэл тэрийгээ яг ингээд миний яг үнэхээр сонирхоод байгаа юм эсвэл ингээ хүний сонирхол ингээд айгүй өөрчлөгддөг шүү дээ. Ер нь бол тий би одоо ингээд хар багасаа бодох юм бол ингээд айгүй өөрчлөгдөжсэн байгаа байхгүй юу? Би ингээд сэтгүүлж олон ч гэж нэг үзэж байгаа, сэтгэл судлаач олон ч гэж нэг үзэж байгаа, энэ цагдаа сэргийлэхээр явна ч гэж үзэж байгаа юм тий. Тэгэл одоо хараад исэн чи би нөгөө нэг багтаа тоглохтой айгүй их тийм одоо хүмүүст хичээл зааж ийн гэж ингэж аягүй тоглодог ингээл өөрөө гэртээ ганцаар ингээл хичээлээ даалгавраагийн сууж байхад ингээл урдаа бахан хүүхдүүд байна гэж бодож аягүй ганцаараа тэгж тоглодог гэсэн юм лээ. Нэг тийм тэгж хэлхийн цаашаа гэхдээ нэг тийм цаанаас нэг тийм одоо тий дуудлага байсан юм уу та дуудлага тийм. Гэхдээ яг одоо ингээд нэг мэрэгжил сонгох гээд ингээд угаасаа айл болгонд нэг юм прешертэй байгаа тий. Хэцүү үе байгаа шүү дээ тий. Тэр үед бол угаасаа хүн болгон тохиолддог. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ бол угаасаа намжин өнгөрөнтэй тэгэхээр нэг юм жоохон төвчээд өнгөрөх ээж аав нар ч гэсэн бас нэг хүүхдтэй жоохон хүлээцтэй хандах тий. Бас нэг ингээд нэг энэ одоо суулаа төгсгч ээж энэ одоо юугаа ч мэдэхгүй ингээд байж тийм үү тий. Ерөөсөө тэгж бас хандаж болохгүй угаасаа тэрийгэ мэддэг хүн ч баг байхгүй юм байхгүй шүү дээ. 100% for sure юу болох тий. Би чинь бас би ихтэй эсэргээрээ шал өөр юм байна. Би намайг ерөөсөө гэр бүлээс ээж аваас тгийн гэсэн юм ерөөсөө юу ч байгаагүй. Тэгээд намайг нэгч бас тоодгүй л байсан юм л тоо. Тэгэл том толгойтой зүгээр би ингэмээр байна. Би одоо ингэмээр байна. Би одоо тэгнэ гэж яваад байдагсан жоохносоо. Тэгэл халаангтаа ороод тийм нэг гимт хэрэг цуврал алуурчдын түүх кейс их уншиж туртай. Тэрнээсээ болоод тийм нэг гимт хэргийн сэтгэл зүйн төр мангар туртай байсан болохоор за би нийгмийн ухааны сонгонд явмаар байна. Гэдэг 2-3 жил нийгмийн ухааны сонгонд явж исэн. Тэгжсэн нь л гівэнд уг нийгмээр яэш өгсөн ч гэсэндээ тэгэл нэг мэдсэн чинь шүтээсэн систем англи гэж байгаа байхгүй шал өөр. Тэгээ ерөөсөө хажуунаас ээж аав хоёр ерөөсөө одоо ер нь тэхүү ингэхүү гэж ерөөсөө яриаггүй. Зөнгөөр нь хайцсан байсан болохоор бас яг хугацаа алдсан ч юм уу. Тэгээд дэрсэн чинь бас тэ хугацаанаас гадна одоо миний хүс хөдөлмөр бас байгаа. Тэгж бодохоор бас 100% хүүхдийнхээ юмд оролцохгүй байх бол мэдээж одоо димэл юм да. Тэгэл яг хөтэ төрсөөр төлөлтөө гэж тэгэл сүлдээс. Самаалаа гэж болсон. Миний хувьд болохоор
юу яасан юм бэ наа. Ээж намайг дагуулад нэг хит хитэн сургуулийн бас нэг өөрийнхөө ингээд таньдаг хүмүүсээр дамжуулаад нэг доктор, профессор эднэртэй ингээд уулзуулаад зөвлөгөө авахуулаад одоо тэр чиглэлийг сонирхож байгаа гэд бодчихгоотаа тэгээд би чинь бас нийгмээр бэлдээд өөрийгөө нөгөө сэтгэл судлаач болох гээд байгаа шүү дээ. Тэгээд чинь хүн. Тэгээд нийгмээр би нэг та бас нэг улсын том сургуулийн багштай, нийгмийн багштай бараг хаваржангаа бэлдээд гэхдээ манай аа болохоор намайг за энэ ер нь угаасаа математикийн хүн математикаас хайж болохгүй гээл одоо ингээд математикт бас намайг явуулаад гэсэн. Тэгэл би ч тэгэл яв гэсэн дэж явдаг ч байсан юм уу. Тэгээд яг яшээ өгөөд ясан чинь хүсэдсэн тэр сэтгэл судлалтаа орчиж байгаа юм. За тэгэл ингээд манай ээжийн зорилгоо яг намайг сэтгэл судлаараа сурж байгаа. Тэгээд тэр чинь улсын сургууль болохоор бас нэг гадаадын тэтгэлийн битгэлэг болдог баг. Тэгээд тэр чинь манай ингээд гадагшаа яваад гээд бодоод байгаа юм тий. Тэгээд би тэгсэн чи яг тэ математикаараа бас дэжгүй ингээд оноо авчихгүй юу те тэр чинь тэгэнгүүтэл гинт за би ерөөсөө эдийн засагч болтгон тэрэл гэл тэр чинь хүн чинь бас ингээд гинт ингээд бас зүрхэлт юм байлээ ерөөсөө ингээд тэр up to that point ингээд амарлаг ингээд хөрх ингээд урсгалаар яаж ирсэн гинт би ерөөсөө эдийн засагч болно эдийн засаг маскаг хаанаас гоё ботцیں тэр сургуулийг одоо нөгөө миний математикт явдаг байсан багш намайг нөгөө нэг энэ айгу гоё сургууль мургуул гээд надад хэлсэн тэгэл би ерөөсөө тэр сургуульд орж ивэл ингээ миний хамаг амьдрал одоо ингээ гоёлох гэдэг юм байна л та. Тэгээд би тэнд орно гэсэн чинь манай аавч хоёр үгүй тэр чинь бол би тийш бол орохгүй гэл амир тэгжээ тэгэл юу гэл тэгэл наад марч гэл манай гэр бүл чи ер нь бол ингээ айгүй маргаантай байла. Одоо ингээ би ч юм бол тэнд эдийн засагч болмоор байгаа хүн шүү дээ. Эсрэг талд нь манай ээж юу гэж тийм одоо тий сургуульд орж идэм бэ ингээм тий том ингээ улсынхаа сургуульд ороо гэд ингээ тэнд тэгээд байгаа шүү дээ. Тэгээд бэжсэн чинь тэгэл энэ тухай чинь ингээд хүн манай гэр бүл чинь ингээд том гэр бүлийн төвшнөөс яригдэж ингээд ах ихчнэр наагац аав ах ихчнэр бас ингээд яаж ингээд хүн болгоно гэж сонирхол тэ тэр нь бас ингээд аюу хэцүү санагдаад байгаа шүү дээ зүгээр намайг бити тоо миний тухай ярир гэж тэгээд тэгсэн чинь манай наагац ихч хайраа тэгдэ аав ич хоёрыг та ер нь яагаад хүүхдийг ингээд өөрийнхөө сонирхож байгаа юмар нь явуулахгүй ингээд тэг ингээд та хоёр өөртөөхөөр ингээд байгаа юм. Тэгсэн тэр айгу аавч хоёр нөлөөсөн юм уу? Тэгээд тэр сургууль миний орно гэж зүтгээд байгаа сургуулийг сонирхоод аавч бас нэг зармаар энд сонссон юм уу? За тэнд чинь нэг юм олон улсын хөтөлбөр л байна. Олон улсын юм одоо санхүүгийн тэ мэрэгчлэлтэн болдог гэж юм гэж байна. За оруулж чи тэр ангид нь л оруулаар одоо зүгээр өөр ангид нь орохгүй гэх. Тэгэл за гэдэг нэг ясандаа ингээд дундаа олдож байгаа байхгүй юу? Тэгээ хүссэн сургуультай орно. Гэхдээ яг тэр өөрийнхөө зөрөөд байгаагаараа л орохгүй ингээд бас нэг жоохон гадаадын гэж байгаа ч юм олон улсын гэж байгаа юмд нь яг орж болж гин гэд тэгэл шийдэгцэн тэгэл бүх юм яг одоо нөгөө сургуультай хамаг материал дээр өгсөн байсан буцааж очиж аваад тэгэл нөгөөдөл нь аюу дуртай өгчл байгаа юм л та тэгэл орж исэн тэг яг зүгээр одоо бодох нэ тийм нэг хүн ингээд нэг бас нэг second chance гараад ирэнгүүт бас зүрхтэл юм бэлээ тий ингээд хэрэг одоо оноо моноогоо хайтах аав байсан бол тэгэл за ажиллаа шүү дээ тэгэл амар одоо л ингээд сэтгэл судлаач болсон тэгэнгүүтээ нэг өөр боломж гараад ирэнгүүт хүн бас зүрхтэл юм бэлээ гэтээ яг бай тэжгүй тий түүнээс биш ингээд одоо 10 жил мэл тагтчих ингээд одоо манайх ч нэг орс сургууль ингээд бухгалтер гэж бичсэн нэгтлэн их чинь нөгөө хаалганы гадна тэгэл би бухгалтер ямар сонин те нэртэй мэрэгжил вэ баг энэ мэрэгжил юу гэдэг юм болоо өөрийгөө ерөөсөө тийм мэрэгжилтэй олчихно гэж орог төсөөлөчгүй явж байгаа шүү дээ тэгэл болцсон байдیں۔ Ер нь мэрэгжил сонгоход аюу хэцүү. Тэгээ яг тэр мэрэгжлийн ингээд тухай ямар ч юм ойлголттой. Одоо манай гэр бүл жишээлбэл тийм санхүү махуугийн чиглэлийн хүн ерөөсөө байхгүй. Тэгээд тэгэхээр бас ингээд чиглүүлээд өгчихсөн юм цөөхөн л байсан юм билээ тий. Бага л байсан юм билээ. Одоо хин шиг те манай өөнөө шиг ингээд угаасаа гэр бүлийн мэрэгжлийг өгүүлж байгаа ч юм уу те ингээд чиглүүлээд өгчих юм байвал угаасаа за чи ингээд гэж хэлчихлээсэн байна те. Тийм ээ тий. Та тэгээ одоо бодоход ингээд сэтгэл судлаар явдаг байжтэй гэсэн байсан уу? Тий одоо би чи бараг сэтгэл судалж штэ. Одоо чи бараг оюутнууд яагаад эм ороод байна? Тий ер нь бол бараг энэ чи ингээд яг гоо одоо мэдээж яг ном журмаар нь сураагүй ч гэсэн бас тодорхой хэмжээний юм бас онлын практикийн төвшөнд бас үзчихсэн юм шүү. Мохоо сэтгэл судлаач байсан. Тийм шүү нэрээ тий. За ингээд бодоход танд тэгээд яг юм оюутнууд дотор бас амар тийм ингмээр юм байна да тэгмээр юм да гэсэн бодол төрж исэн үе байгаа. Одоо тэгтээ одооний эцэгчүүд бол аюу тийм хүүхдээ аюу сонсдог болчихжээ. Ер нь л тий
яг мэдээж ингээд шууд чи ингэдэг гэж байгаа хүмүүс байгаа л ахaltaа. Гэхдээ айгүй дийлэн хэрэг бас хүүхдийнхээ санал бодлыг айгүй сонсдог те. Энэ талаас бол айгүй сайн боловч бас хүүхэд маань өөрөө яг бас бүх юмыг мэдгүй байгаа, алдаа оноотой байгаа. Тэ нэг юм одоо өөрийнхөө дагдаг нэг мундаг гэж бодсон хүнийхээ үг яриагаар ч юм уу бас байгаа тий. Тэр тэрэн дээр бол бас яг шууд буулт хийгээл ингэдэж бас болохгүй тий. Одоо жишээлбэл зарим хүмүүс би gap аавна, би баг л өөрийгөө таньж мэднэ гэх юм. Нэг талаасаа яг ингээл за тийг миний хүү гэж ээж аав зөвшөөрч байгаа боловч нөгөө талаасаа хүүхдийг бас ингээ яагаад сургуул гэж байгаа юм. Яагаад ингээд хүн ингээд нэг юм одоо режимд ороод те өглөө босоод ингээд өөрийгөө өсөж босгоод ингээд юм явах хэвээр нийгэмд ингээд те нийгмийн харилцаанд орох хэвээр гэдэг чи өөрөө бас санаа учиртай юм байна л да те. А gap аваад ингээд гэртээ байх ч юм уу ингээд нэг юм режимд орохгүй явах те гэдэг чинь бас нөлөөлөд байгаа байхгүй юу. Мэдээж айгүй self starting өөрөө өөрийгөө дайчилдаг хүүхдүүд байна. А гэтэл ингээд сургууль соёлд явахгүй ч гэдэг юм уу ийм одоо нэг тийм хичээж байгаа хүмүүсээс жоохон холдоод ганцаараа ингээ өөрийнхөө аясаар байгаа тэгэхээр бас жоохон буруу ч юм шиг тийм болчих юм тохиолдлууд байна. Тэгэхээр ялцчгүй өөрөө мэдээж гэдэг юм уу эсвэл ингээд манай хүүхд айгүй өөрөө айгүй сайн ойлгоцсон гэж орхихгүйгээр бас нэг хажуунаас нь жоохон яаж авах хэрэгтэй л байна л та. А бүр ингээд чи авчираад ийшээ сур гэдээ оролцсон хүүхдтэй манай дээр байсан шүү дээ тийм хүүхдүүд. Яг сүултээ болж жоохон яадаг юм байлаа. Зөрүүдлээд тэгээд энэ угаасаа миний хүссэн юм биш. Тэгээд ингээд хүсээгүй гэд ботцохороо тэр ингээд юу ингээд үнэхээр тэр хүнийг хичээлээ хийх ч юм уу те. Тэрэнд нь саад болоод байдаг юм билээ. Тэг яг тэр тэнэлсэн сая тэр хүүхдээ тэгээд өөрөө мэдээд болчих хаа гэж зөнгөөр нь хайцсан жишээ нь би байхгүй юу. Тэгээд бодохоор угаасаа тэг яг нэг тасалжуулагчиг талбайн гадна талаас тэг ерөнхийд нь зүг чиг өгөөд зөвлөөд байж ах ч гэсэндээ яг хүүхдэнд яг евро одоо тэг гол оруулах болохоор бөмбөг өршөөлөлт нь ерөөсөө оролцохгүйгээр хажуунаас нь зөвлөл байж ах хэрэгтэй юм шүү те. Тэг одоо манд гол юмн дээр бол яг ингээд нэг control point-ууд хэрэгтэй хаа тий. Яг л би одоо ингээд өөрийнхөө хүүхдтэй жишээлбэл бодоход би бол ингээд яг гол юмн дээр бол ингээд оролцох байх л гэж бодож яаж л би жоохон контролдох төрлийн л та өөрийгөө бас мэдрэл аваад тий. Гэхдээ бас бүр тэгээд өөрт нь найдаж үлдэхт бол тэгээд би ч өөр юм мэрэгчлийн ч бас нэг тийм юм байна л да. Тийм бас яг оюутнуудын жишээн дээр хараад хахад амар их нөгөө гатгшаа явна гэдэг юундаа аюу автодоос орж ирээд тэгээ яг юуны ямар програмд ороод ирснээ бас ойлгоогүй ямар мэрэгжил сонгосноо сайн ойлгоогүй орж ирсэн зүгээр гадаад л явж ивэл болоо гэд орж ирээд бас аюу шантардаг хайрын мөнгө цагаа алддаг бас тохиолдлууд амар гарч ирээд идэв. Тэгэхээр яг нөгөө цаад одоо гол сонголт чинь мэрэгжил ирээдүйд чинь болохоос биш яг гадагшаа явах биш болохоор бас тэрэн дээр аюу анхаарах хэрэгтэй байна даа гэж анзаарч ирсэн. Тэгээ манай хөтөлбөрч гэсэн аюу их ээж аавынхаа сонголтоор ороод ирсэн хүүхдүүд яг дундаас нь ингээл нөгөө яг юунд орж ирснээ ойлгох болохоор дунд нь ингээд шантраад сургуулаа хаяах өглөө ингээл хичээлээ таслах гэрийн даалгавраа хийхгүй байх тохиолдлууд гарснаасаа болоод шалгалтанд унаад тэгээ нөгөө хугацаанд нурцаад зардал мөнгөн чих гараад явдаг бас тохиолдлууд амар гараад идэв юм шиг санагдаад идэв. Тий. Яг уу одоо бас нэг ийм жоохон за юу гэж хэлэх юм бэ? Дураараа гэх юм уу те нэг тийм хүүхэд байх юм бол жишээлбэл ингээд нэг хичээлээ хийхгүй ч юм уу эсвэл за энэ миний юм биш гэдэг ингээд тэр бодолтой ингээд аягүй ихтгэлтэй байгаа байхгүй. Гэтэл яг чиний юм мөн үү биш үү гэдгийг чи хичээж агаад ард нь гарсныхаа дараа мэдэх байхгүй юу тий. Түүнээс ингээд одоо өөрийгөө бүр ингээд дөнгөж 18 настайс нэ өөрийгөө ингээд аягүй олоод мэдсэн. Тэрэндээ аягүй ихтгэлтэй энэ миний юм биш би ийм юм хийх хүн биш гэдэг. Энэ бас яг залуу хүмүүсд бол жоохон одоо миний хувьд бол жоохон буруу гэж бодод байна л да тий. Залуу байх тусмаа олж мэдэх юмнууд их байна, таньж мэдэх өнцгүүд их байна тий. Тэрэнд ингээд аягүй нээлттэй байгаад эн чинь ийм юм байд юм байна. За би нэгэнт энд цаг хугацаагаа зориулаад мөнгө санхүүгээ зарцуулсан юм чинь би артан гарчээ. Юмны артан гарна гэдэг чинь аюул чухал юм байхгүй юу? Нэг комитис юм артан гарна дуусгана. Тэгээд чиний амьдрал чинь тэгээд дуусчихгүй шүү дээ. Тэр чинь дараа нь тэрийг өргөжлүүлээ сурах. Үний хичээл зүтгэлээр гаргаад сурж байгаа юм заавал тэр хүнд хэрэг болно. Эзэн нэгэн цагт те. Тэгэхээр байгаа цаг хугацаанд байгаа газартаа өөрийгөө яг бүрэнд ажиллал явах хэрэгтэй юм сан. Түүнээс ингээл одоо би юу гэдэг нэг тийм хүсэж байгаа юм нэг юмгээ ботцсон тэрэндээ айгу итгэцэн тэгэнгүүтээ миний эсрэг
одоо нэг талаас бол жоохон гэр бүлийнхнаасаа ингээд одоо нэг мини өршөө аваад байгаа байхгүй. Гэтэл тэний ч охирогч өөрөө одоо байгаа байхгүй тий. Одоо эдгээр намайг хүсээгүй байхад оруулцаа одоо би энийг сурахгүй ч гэдэг юм уу тий. Тэгээ одоо амьдралаа алдаад цаг хугацаа өрөөд байгаа юм тий. Хамаагүй дэрийг дуусгаад дараагийнхаа степ рүү. Чиний дургу гэж бодоод байгаа юм магадгүй үнэхээр чинь чамд яг тохирсон чиний одоо мэрэгжил байхыг үгүйсэхгүй шүү дээ. Юм гэхдээ аюу бас юм юу болсон байхгүй юу? Flexible болсон байхгүй юу? Ялангуяа одоо манай бизнесийн удирдлагын санхүү нэгтлэн модо бүртгэл бол юугаараа даваа талтай бэ гэхлээр бүх салбарт ажиллаж болж байгаа. Тэгэхээр би санхүүж мэрэгжилтэй гэсэн ч гэсэн би фэшн компанид ажиллаж байна тийм. Би эсвэл бол одоо юу сонирхт юм би кино урлаг сонирхвол би кино урлагт ажиллаж байна. Тэрүүгээр ингээд аюу гоё ахгүй юу? Тэгээ онцлог ахгүй юу? Түүнээс биш ингээл би ингээл аюу нэг юм хараалаа. Одоо бас ингээд нэг мэрэгжилд инвест хийхэд бас хэцүү болсон цаг үе шүү дээ. Тэгээ ингээ хүнээс аюу олон төрлийн чадвар шаарддаг тий. Тэгэхээр нэг юм аюу дэжгүй суурай тавьчаад дараа нь ингээд бүр мэрэгшээд нарийн ингээд өөрийнхөө судалмаар байгаа юм судлахад бол одоо хүн чинь насан туршдаа бас сурдаг болсон шүү дээ. Одоо би сэтгэл зүйчээрээ хичнээн сураагүй ч гэсэн ингээл одоо баргалаа. Тэ сурахад бол оройтойг шүү дээ. Тэгшээ гой гой сэдвүүдийн сураад, номын уншаад, сертификейшнуудыг аваад тэ why not яг мэрэгжил нь бол анх эзэмсэн биш байсан ч гэсэн тийм ээ. Тэгэхээр яг зүгээр гол юм бол тэр тухайн цаг мөчтөөл одоо яг үнэхээр үр дүнтэй л одоо өөрийгөө аваад гарах тэ хичээх гэдэг юм. Бүр ингэж нэг өөрийгөө ингэж хаях бол бас буруу юм шүү боддог шүү. Мэдээж хүн болгонд хэцүү байгаа тий. Яг зөвхөн ганцхан чамд хэцүү байгаа даа нь бол ерөөсөө биш шүү дээ. Тэр чинь бусдууд нь ингээл айгу эднэр айгу лаг юм. Угу лагтаа биш байхгүй тий. Тийм. Тийм шүү. Нэрэл яг өсвөр насн дээр нэг юм яагаад ч юм зөрмөөр нэг юм зөргөлмөр санагдаад байдаг. Тэгэл ээж аав юу гэж хэлсэн. Эсрэгээр нь ямарч биш нэг. Гэхдээ тэгэл яг үндэ яг ээж аав гэдэг бол арай бид хэдийг бодвол хамаагүй ухамсартай, арай илүү экспириенстэй хүмүүс байдаг болохоор бид хэдийг хамгийн сайн мэдж байгаа хүмүүс эцэг их тэгээд эцэг их чинь чамааг яг юунд одоо сонирхолтой вэ? Энэ манай хүүхэд ийм юм болвол зүгээр юм байна да гэж ямар ч эцэг их юу бодсон л гэдэг. Тэгээд мэдээж эцэг эхүүд бол хүүхдүүдээ аягүй сайхан явуулчих юмсан л гэж дандаа боддог байгаа шүү тий. Тэгэхээр оролцдоггүй л гэдэг нэг хоёр янз байгаад байна тий. Гэхдээ яг оролцох нь зөв оролцохгүй байх нь буруу ч юм уу нэг тийм зөв буруу гэсэн байхгүй яг юм чиглэл болгоод хүүхдтэй асуулт асуугаа тий. Чи яг юу сонирхож байна? За ийм сонирхолтой юм бол хоёулаа нэг жоохон юм workshop-д яваад үзгүй эсвэл юм сургалтанд яваад үзгүй гэдэг ч юм уу тий. Ийм мэрэгжил байдаг чи мэдгүй чи судлаад үзээрэй гэдэг ч юм нэг хүүхдтэй жоохон юм нэг юм чиглэг өгөх зорилгоор тий чиглэл өгөх зорилгоор тэрнээс шууд ингээд за чи ийм бол шууд чи ингэн гэл тэхгүй тэгвэл угаасаа л нэг юм хүүхдүүд чинь жоохон сүрж хүлээж авах гэдэг. Аль болох юм олон төрлийн мэрэгжлийг таньж мэддэг те. Гэхдээ бас ингээд нэг юм ийм нэг тохиолдлуудаас гарч ирсэн л да. Одоо нэг мундаг ийм найзаасаа ч юм уу эсвэл танилаасаа ч юм уу ингээд зөвлөгөө авцсан. Тэгэнгүүт тэр хүнд нь ингээд одоо бол энэ мэрэгчлэл аягүй зүгээр шүүгээ хэлчихэнгүүт тэрэнд аягүй ингээд бүр яг тэрийгэл ингээд бүр ингээд ботцсон. Тэгээ хүүхдээ яг тийшээ ингээд энийг яг сур энийг эзэмших гэдэг ингээд бас шахаад идэг тийм кейс би бол харж байсан л да. Яг хөө зүгээр олон хүнээс өөр өнцгүүдийг харах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Олон хүнээс тэр дундаас авахын аваад, хайхын аяад тэр дундаас чи нэг яг чиний гэсэн ч юм уу нэг юм гарч ирнэ ш, нэг юм үлдэн ш тэ. Тэгэхээр яг ганцхан хүн цөөхөн идүүн одоо манай нэг тэр их зах ч гэдэг юм гихгүйгээр тэ. Тэр манай ээжийн тэр найз ч гэдэг юм гихгүйгээр бүгдийг л яг ингээл сонсоол ингээл аягүй нээлттэй хүлээж байгаа тэ. Тэгээд тэр дунд чи өөрөө өөрийгөө мэдж байгаа тодорхой хэмжээний ингээд лист гаргаад давуу сул таал би өсөж байгаа өсгүй байгаа гэдэг ингээд бас бичиж тэмдэглэж болно шүү дээ. Бичгээр бас аюу юм гарч ирдэг байхгүй тий. Тэгэхгүй ингээд нэг юм сонсоол тэгэл тэрэндээ ээж аав нь хүүхдээ шахаал нөгөөдг нь ч тэгэл өөр choice байхгүй юм байна гэл ингээд байвал жоохон хэцүү. Тэр хүний чинь туулсан туршлага юмыг харж байгаа үнцэг зөвхөн нэг л юм байгаад байгаа шүү дээ. Тэгээ зөвхөн тэрүүгээр ингээд хүүхдийнхаа ирээдүг харах чинь бас жоохон өрөөсгөл болчих жоохоо байхгүй тий. Тэгэхээр бас яг тэгвэл жоохон хэцүү юм шиг санагдсан шүү дээ. Тийм тэгээрээ болохгүй шүү. Тэгээ болохгүй гэж яаш зөрөөд байгаа тийм. Тэр угаасаа ээж аав нар угаасаа хүүхдүүдийн яг ямар хуу юмд илүү сайн байх бол үгүй бол гэсэн бас баримжаа байдаг бах тий. Танд бас хүүхдүүд ахаар байгаа юу? Манай энэ байна нэг иймэрхүү л ингэ тааж. Хүүхдийн гэхдээ темперамент гэж бол байдیں۔ Одоо жишээлбэл одоо юу гэдэг
нэг тийм би одоо өөр дээр харах юм бол би ч нэг тийм юм одоо юу гэдэг юм спортлагч юм уу эсвэл юм хурдан шалангаа хүн бас биш байгаа байхгүй тий. Тэнгүүд яг нэг тийм жоохон бодож боловсруулдаг ч юм уу нэг тийм ажил надад зөвхөн тий. Ингээл амар юм сэргэлэн байх тий. Ингээл айгаа олон хүний дунд ингээл үе хай гэл ингээл зохицуулт хийдэг тий. Тийм ажил бол одоо бас надад нэг тийм төрөхгүй ч юм уу тий. Тэгэхээр манай одоо аав ээж гэсэн намайг анзаараад за манай энэ бол гэж асуусан таахтай тий. Нэг томото явал бас яах вэ гэл тий. Би ч гэсэн бас тодорхой хүмүүстэй анзаараад тий. Багасаа энэ маань бас иймэрхүү ийм хурдан биш тий. Боддог хурдан шийддэг, удаан шийддэг гэдэг юм тий. Тийм хүн бол анзаарах л ах л та. Намайгаас анх гэвэн тэгээд би яалаа систем аюулгүй байдлаар сурлаа. Ёс зүй таакер боллоо энэ төр гэсэн чи ээж намайг яг үгүй байл бити гэж гэлээгүй л дээ. Гэхдээ яг чи юу чи сурах юм уу тэгээд хин та яа намайг басаад байна уу гэж зүрхэн цаашаа тэгэл орж исэн. Тэгсэн чи яг үндэ ээж бол тэгэл намайг бас мэдчихлээсэн байхгүй. Явахгүй дээ. Тийм. Тэгээ одоо тэгээ хараад байхад яг юм ихэнх нэг хүрээлэн буу орчинд яг хүмүүс мэрэгчлээ сонгохдоо яг юм хүүхдүүд нь бол яг пашнад авдаг те би л юм дуртай гэл ээж аав болохоор нэг арай амьдралыг үтсэн байдаг болохоор нэг цалин өндөртэй нэг юм тийм мэрэгчлийг сонгуулчмаар тэр яг ингээ харж байхад бол аль талаасаа ингээ хүүхдэн ч гэсэн ерөн жоохон бодолтой хандаад ээж аав ч гэсэн ерөн жоохон бодолтой хандаад хүүхдийнхаа яг сонирхол гэхдээ яг тэр салбартаа арай нэг цалин өндөртэй ч юм уу тийм мэрэгчлийг санал болгоод тэгээд ингээ дундаа яг уулзаад ингээ цаашаа явбал илүү барыг компромисс хийл. Яг ингээ гоё дундаа уулзаад ингээ аль альных нь гоё давуу талууд дээ шүү дээ. Win-win situation. Дундаа уулзаад яг аль алийг авахаа аваад бас ингээд хаях юм бол өө нэг гоё гарах гэдэгхгүй тий. Ер нь бол яг тэр бол үнэн биш үү бас ялцчихгүй тий. Тэгэхгүй мэдээж бас нэг ийм тохиолдол байгаад идэвсэн ингээ нэг юм одоо Монголд жишээлбэл ингээд ажлын байр жоохон олдоход хэцүү ч юм уу. Олцсон ч ингээд жоохон хөгжил нь өөрөө жоохон болоогүй байгаа нэг иймэрхүү чиглэлээ нь өөрөө аюу сонирхол сурчдаг тий. Тэгээд дараа нэг ингээд ажил дээр айгүй хэцүү ажлын байр олдохгүй ч юм уу тий. Тэгэл дахиад хоёр дахь мэрэгчлэрээ одоо айгүй олон хүмүүс ингээ хоёр дахь мэрэгчлэрээ яг би энэ мэрэгчлийг яаж байгаа юм ерөөсөө биш үү зүгээр л жишээ тий. Яг би яг энд ажиллаж байгаа болохоор тий санагдаад байж магадгүй тий. Айгүй олон хүн яабгаар давхар сурдаг байхгүй юу. Ингээл тий. Энд өөр мэрэг нэгдүгээр мэрэгчлээ эзэмшчихэл за тэгэл нябар орж яагаад тий ажлын байр тэн дээр дэжгүй сайн байгаад байгаа салбар болгонд ажиллаж байгаа тий. Ийм болохоор хүмүүс за ер нь бол ингээд хөрсөн дээрээ буугаад байгаа байхгүй тий. За одоо ер нь тий өсчээсэн юм аа сурчлаа сургуулаа төгсчлөө. Одоо тэгсэн чи яг одоо би ажил хийгээд амьдралаа аваад явах гэсэн чинь надад за яхаад энэ мэржлээ сурах юм байна. Тэгээ болж нэгээр сурж байгаа хүмүүс аюу олон маш тий. Тэгэхээр энэ чинь бас л нэг юм одоо food for thought байгаад байгаа байхгүй тий. Яагаад тэгээд байгаа гэдэг тэр бол. Эхний choice байхад хэцүүлтэй нөгөө тэр чинь юу гэдгийг мэдэхгүй байгаа юм чинь тий. Хэрвээ энэ дунд нябо гэдэг мэргэжлийг сонирхож байгаа ч юм уу тий. Яг цаашаа таньж мэдмээр байгаа бол тий яри. Тэ албатаарай. Одоо тэгээд хүмүүс тэгээд штэ. Нябо ч байх юм уу бараг л AI энэ гэлтэй. Тэгээд нябо нөгөө өөрөө яг энэ мэргэжлийг хувьсж байгаа байхгүй юу? Яг байхгүй болох гэхээс илүүтэйгээр илүү ингээд одоо дараагийн түвшинд гарч байгаа гэх юм уу? Илүү сонирхолтой болж байгаа. Илүү яг ингээд удирдлагад ойр болж байгаа. Тэгэхээр really ингээд бизнес лидер болох те бизнесийн удирдагч болох юм боломж болвол яг нээлттэй гарч ирж байгаа гэх юм уу да тий арай өөр түвшинд гарч ирж байгаа. Тийм шүү тий. За сүүл рүүгээ нэг сонир мэрэгчлээ ярьж мэрэг. Юу тий. Рекламдас тий. Ерөөсөө тийм байхгүй шүү. Хэцүү шүү хэцүү. Тэр хэлчихэ. Тэр аргийн хүний гоё мэрэгчлүүд байна тий. Тийм шүү тий. Тэгэл сайн бодгол юм байна да. Олон талын мэдээлэлтэй байх хэрэгтэй байна да гэж би сая бодлоо. Одоо манай дүү 12 дугаар ингэ төгсөж байгаа. Тэгээд танад одоо бас ер нь дискшн болж байна уу тий? Үгүй аавч бас тоохгүй шүү дээ. Бәрийн би өөрөө нэг тоохгүй байж байгаа нэг жоохон цаан баг авсан болохоор тийм би одоо дүгэж жах би чинь энэ хүүхдийг жоохон тоойдоо гэдэг. Тийм жоохон тоож байгаа. Тийм тоохгүй байж болохгүй. Бүр айхтар орцгож ерөнхийдөө нэг тийж нэ гэж нөө гэдэг. Манай дүү бас нэг gap map аавна гээд. Gap
гэж авдгүй маа гэсээр байгаа. Сургуульд оруулаад Тийм байдаг маа. тэгээд нэг жил сурж байгаа тэгээ гадагшаа явсан шүү дээ. Тийм. Гэтэ гап бацсан гээл гişтэй тэгэл гіврээл цаг алдаа тийм нэг академик орчинд орохгүйгээр тэгээд жинхэнэ өглөө өрөө өсдөж сэрэхгүйгээр байх. Яг энэ нэг жил сурсан бас айгүй хэрэгтэй байгаа даахгүй. Одоо ингээл зуны амралтаар ирчихэл найзуудтайгаа хамт ингээл дадлага мадлага хийгээл зарим нэг найзуудтайгаа бас хувийн хөөрхөн жижиг прожектууд хийгээд ах шиг байгаа юм. Тэгэхээр тэр чинь бас хэрэгтэй community хэрэгтэй шүү дээ. Шууд ингээл энэ чинь буцаал энэ Монгол хүн тэгэл Монголдоо л одоо ирнэ шүү дээ тий. Тэгэхээр энд нэг юм таньж мэдэх хүмүүс тухайн одоо мэргэжлийг чинь ингээд нэг юм community хэрэгтэй шүү дээ. Тэр community-гээ эндээсээ ингээд аваад явбал айгүй зүгээр юм бэ юу нь бол тий. Тэгэхгүй тэгэл шууд гадагшаа очивол тэгэл энд буцаад ирэхээр нөгөө хөрсөндөө бочоо. Тийм хөрсөндөө бождохгүй. За ядахнаа нэг хүнээс ингээд компаниудын тухай асууя. Одоо ажлын байраа ядахнаа сонгох гол ингээд жижигэн судалгаа юм шүү дээ. Тэнгүүд чинь л таньдаг хүн байхгүй тий. 10 жилийн чинь бол ингээд талж бутраад өөр мэргэжлүүд дэше явцсан шүү дээ. Тэгэхээр яг тэр дээд боловсролын одоо тэр ихний анги ч гэдэг юм уу хамт олонч гэдэг юм уу тэндээс нэг үүсэж байгаа нэг одоо холбоо болоод айгүй бас хэрэгтэй network хэрэгтэй л юм шиг санагдсан ш. Гол нь тэгээд гэв аваад гап year аваад юу ч хийхгүй ч яах вэ тэгээд юу гэртээ дунд хийгээл хаалтаа чаас уг нь би ойлгох байхгүй та нар бити бургуулах та нар ямар юм хэрэндээ хийгээд байгааг чинь ойлгож байгаа. Гэтэ тэр чинь өөрийнхөө аясаар хийх яг тийм орчинд ороод хийх чинь шал ондоо. Хэрвээ одоо яг тэгээд нэг жил гэртээ өөрөө аясаараа байж байгаа шууд сургуульд их сургуультаа орлоо гэхэд чинь тэгж тийм нэг transition үе байхгүй шууд л академик орчинд орчхоор чинь дээрээс нэг сургуулийн хичээл амар хэцүү болж орж ирэх үлээ дээ. Тэр дээр бол нэлээд тийм стресстэй байх баха. Бэлтгэлгүй байх бах гэж бодож. Жохон гап авсан хүмүүсийг жохон гондоо хэлчихгүй би. Нэг машин ингээ удаа явахгүй тагсаад байхаар ингээд зэврээд ингээ жохон ингээд яачдаг шүү дээ. Тэнгүүд ингээ нэг жохон сосмосын солио нэг жохон тэг өнгөлж нэг айтайгаа явна дээ. Тэгэхээр нэг жохон тийм болчих бас магадaltaй. Надад ерөөсөө цагдаад байдаг шүү дээ. Тэгэхдээ яг аваад мундаг яасан хүмүүс зөвлөө байгаа л та тийм. Аваад үнээр бэлтгэлээ сайн хийж өгөхгүй юу гэдэг чинь бас өөрөхгүй. Тэгээ бусад найзууд маань тэгээд энэ гапир аваад энэ би бас тийлээ гэд бас сохроо шууд ихбүүлэх юм тийм. Өөртөө одоо яг тохирохгүй юу гэдгийг л бодох нь шүү дээ. Тийм тэгэл үнэхээр бүр яах учраа олохгүй байгаад байгаа юм бол эхний бакалавра хийж байхдаа бол тэгээд нэг ерөнхий мэргэжил сонгоо тий. Тэгээд дараа нь тэр хугацаанд нэг өөрийгөө олоод цаашаа гоё мастер застраараа туртай юм хийгээд явах уран боломжтой гэдэг. Тэгэхээр би бас ингээд айгуу гоё нэг мэргэжилтэй айгуу дуртай яг ингээд гоё ерөнхий мэргэжил сонгоцоо болохоор яаж ч хөрөх боломжтой одоо ингээд багш хийж ийн тий. Тэгэл ер нь тэгэл тийм нэрээ профессор шавж нэрээ тийм шүү дээ. Ер нь бол айгуу гоё санагдаад байдсан шүү дээ. Тэгэхээр ер нь бас уучраа олохгүй байгаа хүмүүс ингээд ерөнхий мэргэжил бас сонгосон тийм буруудаад байдаг юм бас байхгүй байдаг шүү. Хэд нарийн мэргэжил бас жоохон хэцүү л тий. Бүр амар специфик. Үнэхээр аюу тэрэндээ юм бүр passion аяастай тий бүр цог ганц ч гэдэг юм уу те тийм байвал үнэхээр те яг бас тийм биш эсвэл тэрийг яг олж нэг өдөх болоод бас жоохон хэцүү ч юм шиг. За тэр тиймэрхүү тэгээд та бүхэн авах гэхийн ухаанаар хандах баха. Тий. Яг гурван талаас л хэллээ шүү дээ. Хандна гэж найдаж байна тий. Манай бас оюутнууд дотор нэг юм тийм оюутнууд байдаг ингээд орж ирээд аюу сургууль нь амар таалагдаад байдаг. Тэгээд ингээд орчин амар таалагдаад байдаг. Тэгээ бас гадагшаа явна гэдэгт амар дуртай байдаг. Даач ерөөс ингээд хичээлдээ бүр ингээд ойлгоё гэсэн чи бүр ингээд ойлгоо өсөл авахгүй цаанаасаа бүр ингээд өөдөөсгүй лиг гоё юм ярьжсэн манай хож оюутнууд байгаа шүү дээ. Одоо ингээд би ингээд дөөрийн дуулаад ингээд омоор байсан чинь ингээд хамаа гişээ орсон гэх. Нэрээ гэхдээ үнэхээр одоо тийм бол бас хэцүү. Нэрээ. Одоо тэгээ хэлдэж штэ. Хүй би сонирхолтой юу юм бэ? Үнэхээр сонирхолтой биш бол бас хийнийгаа цагийг өрөөд яах вэ гэдэг. Харин цаг, харин мөнгө тэгээд гэтэл тэгээд бас үнэхээр тэр чиглэлээрээ яваад нөгөө цар ганц айгу амжилтанд хүрээд байх. Юу мөн үү тэрийг бас бодмоор юм шиг байна те нэг юмыг бүр ингээ минийх биш гэж бүр ингээ shut down хийхээс өмнө те тийм байсан өшөө нэг нь юу гэлээ тэгэл юм урлагийн хүмүүс айгу бас байсан гэтээ урлагийн манай энэ чинь төгсөөд дуусгасан шүү дээ те дөөрийн дутсан уу өөр нэг урлагийнх мөртлөө манад сураад төгссөн те тэр чинь яг л ингээд хувь хүний юм нөгөө эхлүүлснээр дуусгах гэсэн нөгөө нэг дав civil дуустал ажил хийвэл дуустал нөгөө байдаг шүү дээ тэр шиг тэгэл
одоо нэг хэсэг хугацаанд үнэхээр ингээд нэг өөрийгөө жоохон дайчлах хэцүү л байх л та тий. Одоо ялангуяа одооных шиг ингээд нэг жоохон free willтэй байгаа үед тий. Гэхдээ л нэг тийм юмны ард гарсан гэдэг түүх ч бас чамайг цааш нь хөтлөхгүй. Би чинь нэг ихлүүс юм дуусгадаг хүн шүү дээ гэдэг тий. Харин тий. Манаас эргэн тойронд айгүй их сургуулаа хийсэн хүмүүс байгаа. Тэгээд мэрэгчлээ буруу сонгоцсноос болоод гэж. Тэгээд сургуулаа хайсан хүмүүс бас гэхдээ яг чамд биш ч гэсэн ингээд би эргэн тойрныхаа хүмүүсийг харж байхад яг сургууль ингээд хайсны дараа уулмал тэр хүн өөрийнх нь бас хэрэгтэй л шийдвэрээ гаргаад цаг хугацаа явахаас өмнө л хурдан ингээд сольж байгаа байхгүй тий. Тэгэхэд ингээд бас хүмүүс айгүй ингээд хажуунаас нь сургуулаа хийчих. Тэгээд сургууль миний хүүхд ингээд усаах юм. Тий. Тэгэл бас тэгэж яриад байдаг амар хэцүү юм шиг гэдэг. Сургуулаа хийсэн кейсүүд бол зөндөл шүү дээ. Манай хамаатныхаа дунд хүртэл байна. Тэлээд их бас амьдрал сүрэг л байгаа. Тий. Тэгээд үнэхээр бас болохгүй бол эртхэн шиг тэгэл тий одоо зөв choice хийх бас үнэхээр болохгүй лээ. Тий болж байгаа. Залуу дээрээ тэгэл гоё урт шийдвэрээ гаргаал тий биш байсан бол яг биш байсан байна гэж дараагийнхаа нэг галска шийдээ тий биш ч юм уу мөн ч юм уу гэж зурлалдаал тий нэг бол тий сайхан тууштай хийвэлсэн чигээл нэг бол за болигээл тий тэгэхээр иймэрхүү бас асуудал гараад идэг болохоор ийм асуудлаас бас гарахаас өмнө манай 10 жилийн хүүхдүүд төгсгөөс өмнө аав ээжтэйгээ аягүй гоё openly бас ярилцдаг байгаарэ аав ээжийнхаа үгийг жоохон ч гэсэн хүлээж авдаг байгаарэ тий аав ээж нь ч гэсэн жоохон хүлээдтэй хандаад хүүхдүүдтэйгээ бас сайн ярилцаа зүгээр асуулт тавиад юу сонирхож чинь яаж хийж чинь гэдэг нэг цаг гаргаа тий хэдүүлээ цаашаа явах уу яриа хурцтахаас өмнө яг хурцгаад за жоохон пауз аваа жоохон ингээд түр ингээд зогсъё тий нэг гол зорилго маань юу илээ гэдгээ ухаарэ тий яг нэгнийхээ яг хүслийг тулгах биш тий уг нь бол ингээд яг ирээдүгээ айгуу гой сонгох гээд зөв шийдвэр гаргах гээд гэдгээл айгуу бодчихвол тий. Тэгэхгүй ингээд нэг эцсийн мөчид ингээд явж яснаа хин нэг нь дийлэх гээд байгаа юм шиг тий. Тийм юм болчихсон. Би нэг өдөөс өрсөлдөд байгаа юм шиг. Тий. Дийлэх нь гол зорилго нь очиад байгаа юм шиг тий. Тэгж болохгүй тий. Гой ярилццгаая тий. Ярилцсан байна. Сайхан юмд энд тий өөр салбарын мэрэгжил тий мейжруудад сайхан нээлттэй хандах нь байна. Шууд 100% за энэ бол минийх биш. Энэс би хол гэж шууд гэж. Тийм нэг жоохон статистик тоо мэдээ саад хэрэгтэй тийм энэ мэргэжлийн одоо ажлын байр хэрэг зарлагддیں ч гэдэг юм уу тийм одоо тэгээ гоё ChatGPT эднэр байна шүү дээ тийм тэгэл одоо дундаж цалин байлан за Монголдоо ч биш одоо бас гадагшаа ажиллах юм бол гэдэг юм уу тийм бас тийм сууг боломж нь юу вэ ингээл тийм бас асуувал бас нээлттэй байж байгаа тийм за гараа сайн бол барайсаа за зүгээр гараа бас нэг сайн ч биш байж болно шүү дээ. Тэгээд явна цангарч болно шүү дээ. Сайн ч тийм байгаа шүү дээ. Гол нь эзэн хичээл заяа хичээн гэж байна шүү дээ. Бага зүүр өгмө гэж дээ нэг жаахан өгшөө ороод ирсэн гэдэг чинь нөгөө юу. За гой дугаар боллоо. Баялаг дугаар боллоо. Амжилт хүсье тий амжилт хүсье. Шийдвэртэн да. За өнөөдөр бид хоёртой ярилцсан special guest Жаги Баштай баярлалаа. Маш их баярлалаа. Гоё ухаарлаа. Оруулаа. Бид хоёр таяа ингэж орж ирж гоё ухаар харилж байгаа. Бэс бодлоош нэрээ тийм шүү. Тийм байх шүү. Тэгээд гоё мэрэгчлээ сонгож байгаа, ер нь юу болмоор байгаа шийдэж байгаа, энийг бодолцож үзэж байгаа хүмүүс байх юм бол манай дээр ирээд бас уулзаж болно шүү. Тэгээ хасаа Жаги Баштай өөрөөс нь захаа нүүр тулсан. Нүүр тулсан яриа шүү. зэнгээгүй яриа. Цензургүй яриа. Цаг жоохон олддгүй маа. Цагаа нэг нэлээ. Бидэнд 7 өдрийн өмнө авчихлаа. За тий шүү. За баярлалаа. За бай. Бай. За дараагийн дугаар уулзъя гинэ. Явуулж болчих. За бай.